Монгол Улсын зэвсэг түвшний хуурай замын цэрэг бүгд найрамдах Хятад ард улсын ардын чөлөөлөх армийн хамтарсан талын түнш сургууль 5 дугаар сарын 26-наас 6 дугаар сарын 10-ны өдрүүдэд бүгд найрамдах Хятад ард улсад зохион байгуулагдана. Тус сургуулийн 2 дугаар шатны төлөвлөлтийн хуралд оролцохоор ирсэн бүгд найрамдах Хятад ард улсын хүндэт зочдыг зэвсэг түвшний жанжин штабын орлогч дарга хошууч генерал Баатар, зэвсэг түвшний хуурай замын цэргийн штабын дарга бригадын генерал Буян Дэлгэр тэргүүтэй салбарын удирдлагууд хүлээн авч уулзлаа. Талууд 1 дугаар шатны төлөвлөлтийн хурлаар сургуулийн ерөнхий чиглэл зохион байгуулалтын үндсэн асуудлууд тодорхойлсон бол энэ удаагийн хурлаар сургуулийн бэлтгэл зохион байгуулалтыг илүү наривчлан тодорхойлж хэрэгжилтийг хангах нөхцөлийг бүрдүүлжээ. Монгол Улсын зөвтгөгчин бүгд найрамдах Хятад улсын ардын чөлөөлөх харамтай талын түнш хамтарсан байлдааны бодлоготой сургуулийг явуулахаас өмнө инхийг дэмжихийн мөн иргэний хамгаалтын чиглэлээр хамтарсан сургуулиудыг явуулж ирсэн бол талын түнш сургууль маань байлдааны бодлоготой хуурай замын цэргийн сургууль болсноор онцлог анхдугаар шатны төлөвлөлтийн хурлыг бүгд найрамдах Хятад улсад амжилттай зохион байгуулсан байгаа. За энэ жилийн сургууль маань Хятад улсад явагдахаараа онцлог байна. Бид анхны шатны төлөвлөлтийн хурлаараа сургуулийнхаа шийдвэр зорилго хугацааг тодорхойлсон бол энэ удаагийн хурлаар сургуулийн үеийн материал техникийн хангалт за мөн хоёр улсын хил гайлыг хэрхэн нэвтрэх талаар бас наривчлан ярилцах гэж байна. Талын түнш сургууль нь хоёр улсын цэргийн хамтын ажиллагаа бие бүрэлдэхүүний мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох, хамтарсан ажиллагааны уялдаа холбоог сайжруулах ач холбогдолтой юм а.